Намаа муухай харагдуулахгүй тулд тодорхой асуудлууд дээр одоо хаалт хийж байгаа гэж одоо таамжид дүгнээд байгаа. Та энийг юу гэж харж байна? Тий, намаа яг тийм л байгаа байхгүй. Өнөөдөр их хурлын дарга ардчилсан намын дарга байж байгаа. Их хурлын гишүүдээ одоо үгийг хаадаг боодог, сөрөг хүчнийхаа тийм үү. Гишүүдийг доромжилдог, гутаадаг, үгийг хилүүлдэггүй, завсарлага өгдөггүй. Ийм дөрвөнжлөг одоо өгдөж байгаа бид нарт. Эцэстээ одоо өнөөдөр яаж юм тийм үү? Ерөөсөө ардчилсан намд л ашигтай болвол юм явуулдаг, ардчилсан намд ашиггүй болвол явуулдаггүй. Нэг жишээ нь офшор данс та нөхдүүд их хурл дэвшүүлэхгүй гэж өөрөө ихэж дуурайд баяр цагтыг дэвшүүлэхгүй гэж мэдэгдээд офшор дансны хуулийг нэг яралтай хэлцэх ёстой гэд 2013 онд санаачилсан хуулийг хэлэлцэхгүй бүтэн тийм үү 3 жил болж байгаад гинт оруулж хэлэлцэхээ явж идэл нь нөгөө нөхдүүдээс нь баахан офшор данс гараад ирэхээр өөрт нь ашиггүй өөрийнх нь намд ашиггүй болонгууд чуулгана яар завсарлаад ингээд зугтж ин л одоо тэгээд нөгөө баяр цагт шүмшээ дэвшицээ явж байгаа шүү дээ. Хэлсэн юм найдсан тийм. 6 сарын 23-нд буюу одоо сонгуул болохоос ердөө 6 хоногийн өмнө чуулган ер нь хуралдаж чадах болоо тэр тусмаа энэ тунж үлдсэн гол асуудлуудыг шийдэж чадах болоо та юу шаарч байна? Сонгуулийн сурчлагын сүүлийн 7 хоног тийм үү? Дөнгөж сүүлийн одоо 4 хоног 5 хоногт нь өнөөдөр эд одоо юу гэдэг тойрогтой одоо ажиллаж ард иргэдийн дунд ажиллаж явах шүү дээ сонгогчтой дунд. Гэтэл тэр үед нь энд одоо чуулганд ирж оролцсноо. Гээд энэ 76 гишүүнээс хэдэн ирэх бол ирсэн хэдэн тийм үү ирснээр хохироод ирээгүй хэдэн тэгээ одоо тойрогтой өнөөдөр юу гэдэг юм. За тэр 4 хоногийн чуулга яах вэ гэдэг байдлаар тойрогт ажиллаад тийм болохоор бол энэ бол бүтэхгүй. Зүгээр хуулийн хугацаанд чуулганыг төр засварлахтаа сараас илүүгүй хугацаанд төр засварлаж болно гэсэн хуулийн хугацаа. Тэрэнд одоо баригдсан царай гаргаж 23-нд хурлаа гэж 23 нь үнэндээ болохгүй. Энэ бол худлаа хизээч биелэхгүй. Тэгэхээр сонгуулийн дараа хуралдах нөхцөл боломж байгаа юу? Та юу гэж харж байна? Сонгуулийн дараа хуралт бололцоо байгаа тийм. Үндсэндээ шинэ их хурлын гишүүд сонгогдож тангаргаа өргөснөөр өмнөх их хурлын гишүүдийн бүрийн их дуусдаг. Тийм болохоор сонгуулийн дараа суралт боломж бол бий. За. Тэгэхдээ нэмдэрж гишүүний хэлснээр бол бүрийн эрхэнд дуусчихсан одоо дараагийн парламентд суух нь тодорхойгүй болцсон ийм хүмүүсээр одоо чухал асуудал батлуулах нь бас эрсдэлтэй гэж яриад байгаа л та. Маш зөв тий. Тэр зөв шүү дээ. Тэг үнэхээр одоо үлдэх хүнээр ачаагүй татвал гэж. Өнгөрсөн 4 жил тийм үү улс орны эдийн засаг нийгэм тийм үү ард иргэдийн амьдрал яаж туйлдуулав. Эцсийн хаврын чуулганд хилцэж байгаа баталж байгаа зарим хуулиудыг харалдаа. Үнэхээр одоо үлдэх хүнээр ачаагүй татвал гэж зөвхөн өөрсдийнхээ эрх ашиг нийцсэн ийм хуулиудыг хилцэж баталж байгаа л энэ сонгуул үйл ажиллагаа хэлж шít. Гэтэл цаана ард түмний эрх шинжилгээ хүлээгдэж байгаа маш олон хуулиуд төр үйлдэл те. Хуулиуд бүгдээр ингэ батлагдaltaй үлдлээ шít. Тэгэхээр та 4 жил бүлгийн дарга хийлээ. Сөрөг хүчний зүгээс бас нэлээд олон удаа завсарлага авч бас бойкот хийж исэн удаа та. Тэгэхээр өнгөрсөн 4 жилд одоо хамгийн олон завсарлага авсан бүлэггээр танай ардын намын бүлэг тодорсон байна лээ. Тэгээд нэг хэсэг 7 сар бас эрх баригч байж үтсэн баха. Тэгэхээр тэр эрх баригч байх хугацаанд завсарлага авсан уу юу? Та юу гэж харж байна? Авалгүй байх уу? Авах асуудал дээр авчихсан шүү дээ тийм. Одоо бид нар эрх барьж байгаа хугацаанд завсарлага авсан тодорхой асуудал бий лээ тийм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Энэ дээр бид завсарлага авсан. Яагаад авсан бэ? Энэ дээр хөрөнгө оруулгын мэдүүлэг гаргадаг, төрд ажилдаг тийм үү? Ийм хүмүүсийг өршөөлт хамруулна гэсэн. Өнөөдөр төрд ажиллаад авилгал авдаг, албан тушаал эрх мэдлийг ашигладаг. Ийм байдлаар хөрөнгөсөн хүмүүсийг өршөөчих юм бол хөрөнгө оруулгын мэдүүлгийн тухай хууль тийм үү? Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулинд өршөөхөр тийм үү? Оруулах юм бол яах вэ? Тэдгээр чинь авилгал аваад төрд ажиллаа гэж болд юм байна. Гэдэг ойлголт суугаад тэгэл төрдөө байж юм шүү дээ. Тийм учраас бид нэр хизээч төрийн албанд ажиллаж байгаа хууль бусаар хөрөнгөсөн хүмүүсийг өршөөж болохгүй гэдэг дээр байр суурь илэрхийл завсарлага авсан энийг ширнтэг шийдвэж чадсан. Нэг. Хоёрдугаарт нь бас дахиад өршөөлийн хуулийн дээр. Дахиад энэтэй холбоотой асуудалтай нөхдүүдийг өршөөнө. Авилгал авсан, авилгал өгсөн тийм үү? Авилгал зуучилсан хэл ахвалд. Хууль бусаар хөрөнгөсөн эрх мэдлээ хууль бусаар ашигласан ийм хүмүүсийг өршөөнө гэл 8 сард гинтхэн байж талаас ээж тус чуулган зарлаад өршөөлийн тухай хуулиар орж ирсэн. Энэ дээр бид маш их завсарлага авсан. Харин энэ дээр Монгол улсын ерөнхийлөгч хориг тавьж ээж энэ хүмүүс өршөөгдөхгүй болсон. Гэхдээ нөгөө авилгал өгсөн, авилгал зуучсан нөхд нь өршөөгдөд, авилгал авсан нөхд нь өршөөгдөхгүй гэж орсон. Уул нь бол авилгал өгсөн ч тэр, авсан ч тэр, зуучсан бүгд өршөөгдөхгүй байх ёстой. Тэгэхээр танаа ардын нам бол хүчтэй сөрөг хүчин байж байгаад гинтхэн одоо ардчилсан гуйлтаар эрх баригч болцсон л доо. Тэгэхээр хэрвээ тууштай сөрөг хүчин чигээрээ явсан бол танаа ардын намд илүү оноо авах байсан биш үү? Тэр 7 сар та бүхэн эрх баригч байснараа бас онооноос хассан гэж та үздэг үү? 14 онд биднийг урьсан, бид орохгүй гэсэн. Та жишээлбэл ямар байр суурьтай байсан бэ?
Энэ дээр одоо шинэ маш их намайг ч хоёр хуваагдаад байсан шүү дээ. Нэг хэсэг нь орсон зөв, нөгөө хэсэг нь орохгүй гэж муудалцаар галзуу. Тийм, улсын их хурлын дээр гарсан намын нар зээнх болд. Энэ ерөнхийсээ сайхан бэлэг хоёр манай намын бүлгийн хурал дээр орж иж бүтэн 6 цаг бидний гуйсан. Исчээж улс орноо бодооч бид нэр алдсан байна. Бидний төр барьж чадахгүй юм байна. Үнэхээр одоо ингээд эдийн засаг хүндэрчл ард иргэд амьдрал үнэхээр одоо хэцүү болчихлоо. Та нартай байж л энэ улс орныг бид авч явах юм ба та нар бол бид чадахгүй юм байна гэж бүтэн 6 цаг гуйсан. Бид орохгүй гэсэн. Дараад нь баг хурал хуралдаад орох хэсгээ бид Монгол Ардын намын баг хурал хуралдсан баг хурал дээр ярьсан. Тэр хуралдааны бид аргалж байсан. Тэр хуралдаан дээр сайхан бэлэг ерөнхийсэд бас 3 хуудас загтал явуулсан бидэнд. За. Бидний баг хурлын хуралдаас унш танилцуулсан. Улсаа одоо чи одоо улс төрийн ууган хүчин минь та нар бол мундаг штэ. Та нарыг бас бид чадахгүй байна гэдэг үгтэй хайл гэсэн. Ёстой нөгөө хайрын захиа бичиж манай баг хурлын гишүүд үнэхээр одоо бидний ингэж байгаа улс орноо бодъё гэж байгаа бол орё доо гэд баг хурл маань орох шийдвэр гаргасан. Харамсалтай нь орсны дараа 8 сарын дараа бид гарья гэж хэлээгүй тийм үү байхад өөрсдөө хөөгд гаргасан. Тэгэхээр гуйлгаж ороод хөөгдөж гарахад юу ямар байсан бэ таны хувьд? Тэгэл үнэхээр л орчтой гэж бас доторыг харамсан уу? Мэдээж ч тий. Арайч тий улс орны эрх шиг ярьж ирсэн нөхдөд мөн. Тэр 8 сарын хугацаанд бол улс орны эдийн засаг ард иргэдийн амьдрал бас ахис дэвшил гарч ирсэн. Гадны хөрөнгө оруулалтууд сэргийж эхэлсэн. 2100 хүрсэн доллар ч бүр 1800 хүртэл буурсан шүү тэр үед. Гэх мэтээр ингээд эдийн засгийн сэргэлтүүд одоо нааштай үзүүлэлт эрг үрдэнгүүд бас гарч эхэлж байсан. Харамсалтай хөг гаргацсан. Одоо аль нам эрх барихаас хамаарад улс орны эдийн засаг ингээд хэлбэлцээд байна л да. Өөрөөр хэлбэл бодлого нь тодорхойгүй байгаагаас болоод улс орны хөгжлийг хоош нь татаад ахшгүй. Тэгэхээр 3 намын бүлгийн дарга хамтраад Монгол улсыг доктортой хөгжүүлэх урт хугацааны одоо хөтөлбөрийг бодлогыг баталсан л да. Тэгэхээр энэ одоо бодлогод бол та бас нэлээд бүлгээ төлөөж оролцсон баг тийм үү? 2 сард улсын их хурл Монгол улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх доктортой хөгжлийн үндэслэл баримтлалыг баталсан. Өөрөөр хэлбэл 2030 он хүртэл бид нэг алсын хараатай бас зоригтой түүндээ хүрэх арга замаа тодорхойлцсон. Энэ бол маш чухал алхам. Маш чухал. Энэ асуудлыг шийдъя. Ингэхгүй бол улс орн маань одоо 4 жилийн циклээр нэг намд гарч ирэхээр нөгөө намынхаа хийж ирснийг үгүйсгдэг. Нэг засгийн газар гарч ирэхээр нөгөө засгийн газар хийж ирэх тийм үү? Нураадаг. Доороо хий иргсэн шаригдсан байдлаар улс орн маань хөгжихгүй нэ. Тийм болохоор энэ асуудлыг шийдъя гэдэг асуудлыг 2014 оны 1 сард улсын их хурлд Монгол улсыг урт дунд богино хугацаанд харилцсан уялдаатай хөгжүүлэх салбар бүс нутаг Монгол улсын нэгдсэн цогц бодлогыг гаргаж ирэх асуудлыг шийдэ гэдэг тогтоолын төслийг би өргөн барьж ирсэн. Яг их хурл бол тухайн үедээ бас дэмжиж 3 намын бүлгийн дараагаар ахлуулад ажлын хэсэг ажиллуулсан 2 жил гаруй хугацаанд ажлын хэсэг нь ажилласан. Энэ одоо 2 сард Монгол улс маань урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлоготой болсон. Харин ардын нам эрх барьж байгаа үед дандаа эерэг өөрчлөлт бий болдог. Ардсан нам эрх барьсан үед дандаа сөрөг өөрчлөлт бий болдгийг 1996-аас 2000 онд ардсан нам эрх барьж ирсэн үеийн амьдралыг одоо бид бүхний ах эгч аав ээж нар сайн санаж байгаа. 2000-аас 2012 хүртэл хугацаанд тийм үү. Тодорхой хэмжээр хамтраад тодорхой хэмжээр Монгол ардын нам эрх барьж ирсэн үед ард иргэдийн амьдрал яаж дээшилж дэвжиж улс орн маань яаж хөгжиж дэвшиж байсан бэ гэдгийг бас бид бүхэн мартаагүй байж байгаа. Гэтэ тэр үед дэлхийн эдийн засгийн 16 онд уул уурхайн одоо бүхэл хүний үн өссөн байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг шалтгаан тийм. Нэгээс нь та бүхэнд Аз тохиосон юм шүү. Энэ наач юм бол нэг унсан бүхэл шалтгаан мондохгүй гэдэг хэлэхээр нэг л шалтгаан. Энэ хамгийн гол юм би хэлж шүү дээ. Бодлого алгаа. Энэ улс орноо хөгжүүлэх урт хугацааны бодлого байхгүй. Энэ улс орноо яаж хөгжүүлэх гэдэг юм уу? Гарц шийдэлгүй ийм хүмүүс ирэх барихаараа улс орныг ийм болгодог юм байна гэдгийг бид харлаа. Энийгээс нөхөд маань хүлээн зөвшөөрөөд үнэхээр улс орныг хөгжүүлэхийн тулд холын зорилго, холын бодлого хэрэгтэй юм байна. 2030 он хүртэл ямарсан бидний зорилготой болсон, бодлоготой болсон, хүрх арга замаа тодорхойлсон. Одоо ганцхан хийж хэрэгжүүлэх ёстой. Хийж хэрэгжүүлэхийн тулд хэн чадах вэ гэдгийг одоо энэ сонгуулиуд Монголын ард түмэн те Монголын ард түмэн дүнгээ тавих байхаа. Монгол ардын нам чадж байсан шүү гэдгийг те эргээд бас нэг санах байхаа гэж бодчих. Тэгэхээр Монголд хууль хэрэгждэггүй нэг одоо томоохон дутагдал байдаг штэ. Жишээлбэл одоо шинэ гарч ирэх хэрэгч хүчин бас тэр урт хугацааны бодлого чинь байхгүй өөрийнхөө асуудлыг аваа явуучих юм биш үү гэсэн болгоомжтой байна. Яг зөв тий. Урд нь 2008 онд мянганы хөгжлийн зорилт суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогыг бид бас улсын хурл баталсан байдаг. Харамсалтай нь энийг заавал хэрэгжүүлэх ёстой шүү. Хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй байгаа те засгийн газарт хариуцлага тооцохгүй шүү гэдгийг хуульчлаагүй. Өөрөөр хэлэх юм бол тэр бодлогыг хэрэгжүүлэх тэр зохицуулалтын процессын хуулийг батлаагүй. Сая бол бид энэ алдааг зассан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гэж хууль баталсан. Алийг нь хэн батлах юм, хэн боловсруулах юм,
Хэрэгжилтэнд хэн хяналттай байх юм? Хэрэгжихгүй бол яаж хариуцлага тооцох юм? Хэрэв үнэхээр одоо алдаа гарах юм бол яаж засаж залруулж өөрчлөх юм? Гэдгийг бүгдийг маш нарийн хувьчлалт өгсөн. Бодлогоос төрж явах юм бол хариуцлага хүлээнэ. Маш том хариуцлагатай болж байгаа одоо тийм. Засгийн газардаа тийм огцрох хүртэл хариуцлага хүлээнэ тийм. Улс төрийн намууд хүртэл сонгуульд оролцохдоо зөвхөн тэр бодлогын хүрээнд мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлэх ёстой гэж хувьчлалт өгсөн. Сая одоо энэ удаагийн сонгуульд оролцож байгаа бүх улс төрийн намууд 2030 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн бодлого зорилт мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцож байгаа. Та бас өнгөрсөн 4 жилийн хугацаанд чинь бас алслагдсан бүс нутгийг хөгжүүлэх одоо тийм хөнгөлтийн тийм арга хэмжээнүүдийг одоо санаачилж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ одоо саналыг чинь улсын хурлд яаж баталсан бэ? 2008 онд улсын хурлын гишүүн болчоод яг Ховд аймагт төрж өсөж ажиллаж амьдарч тэнд бас бизнес хийж одоо явсан хүний хувьд алслагдсан бүс нутгийн ард иргэдийн амьдралын зовлон жаргалыг одоо маш сайн ойлгодог, яс махаараа мэдэрдэг. Энэ үднээсээ 8 онд гишүүн болчоод нутгийн ард иргэдийнхээ төлөө тодорхой ажил хийх ёстой гэж бодож анх энэ бүсийн нэмэгдлийн тухай хуулийг санаачилсан. Бүсийн нэмэгдлийн тухай хууль. Социализм үед яг говийн бүсийн нэмэгдэл гэх зэрэг тийм үү? Өндөр уулын нэмэгдэл гэх зэрэг бас нэмэгдлүүд байдаг байсан. Энэ нэмэгдэл урд нь байдаг байсан. Бүсийн нэмэгдлийн тухай хуулинд бол энэ алслагдсан бүс нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийг аятаа таатаа нутагтаа сайхан амьдрах бололцоог бүрдүүлэх гэдэг л агуулга байсан. Гурван зүйл дээр. Нэгдүгээрт нь авч байгаа цалин дээр нэмэгдэл болгоё. Хоёрдугаарт нь тэр эдэлдэг хэрэгэлдэг өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүнийх нь үнийг хямдруулахын тулд гайлын болон онцгой албан дотор нэмэгдсэн үртгийн албан дотроос нь чөлөөлийг хөнгөлөе. За дээрээс нь дараагийн нэг юм бол энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийг ижил болгохын бодлого баримтлая гэдэг юм гурван асуудлыг ярьсан. Энэ гурван асуудлаас өнөөдөр үндсэндээ хоёр нь биелчихэд. Бензиний үн одоо ховдод байж байгаа тийм хөдөө суунд байж байгаа малчин болгоны амьдралд нөлөөлдөг. Өндөр үнэтэй бензин хэрэглэн тэр хэмжээгээр өндөр зардал гардаг. Бензиний үнийг одоо адилхан болгооч ирсэн хэмжээ ижил болгоё гэдэг асуудлыг 12 оны сонгуульд бас нэр дэвшиж байхдаа дэвшүүлж байсан. Энийг эрх баригчныг маш их шаардсан. Энэний үр дүн өнөөдөр бензиний үн Ховд аймаг Улаанбаатар адилхан үнэтэй болсон. Ховдод 2100 байсан бензин 1700 болсон чинь. Хамгийн дээд нь 404 болсон. Нэг одоо бүсийн нэмэгдэл бүсийн хөнгөлөлтийн нэг шийдэгдсэн асуудал бол энэ. За хоёр дахь асуудал нь бол алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа болж байгаа аж ахуй нэгжүүдийг татварын хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг шийдсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд 10% орлогын албанд татвар төлж байхад Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд 1% татвар төлдөг болсон. Энэ бол маш том боломж. Өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотынхноос Ховдынхан 10 дахин бага татвар төлөх нэ. Тэгэхээр та 4 жил одоо Монголын хамгийн ууган бөгөөд олон хашир лидерүүдтэй ийм намын бүлгийг удирдлаа л да. Тэгэхээр олон хүмүүс дотор бас янз бүрийн ааш авиртай хүмүүс байгаа. Тэр дундаа тань шиг ийм залуу хүнээр удирдуулах дургүй хүмүүс ч бас байгаа бах. Тэдэнтэй та яаж хил ам олцсож ирсэн бэ? Энэ 4 жил бол бас миний хувьд бас маш том амьдралын сургууль болж одоо төгсөж байна. Ер нь бол бас нэг ертөнцийг хардаг гэдэг юм улс төрийн одоо амьдрал ялангуяа улс төрийн одоо бодлого тодорхойлох төвшөнд тий нүдээ бол нэлээд том нээсэн нэм 4 жил болж өнгөрч байгаа. Сөрөг хүчин байх бас амаргүй. Тэгээ сөрөг хүчний бүлгийн дарга гэдэг одоо юм болгоны өмнө гал барьдаг. Сумны үзүүрж ядны зэв болж явдаг. Тэгэл одоо хүн болгоны очиж шатгаал тийм үү. Тэгэл хатгуулсан хүн болгон дуртай байхгүй шүү дээ. Урдаас хариуг нэрнэ. Тэгэл тэр болгон дээр одоо бас хэцүү амаргүй ийм 4 жил байлаа. За нөгөө талаас өнөөдөр сөрөг хүчний бүлгийн гишүүдийн хүсэж байгаа асуудал шийдэх олон хүч төрнө. Тэр үед одоо бид нэ дотроо бухимдлаа өөр өөрсөндөө илэрхийлнэ. Энэ үед бүлгийн дарга та ингэсэнгүү тэгсэнгүү те ингэх ёстой байсан, тэгэх ёстой байсан гэд одоо гомдол бухимдлаа илэрхийлнэ. Тэр болгоныг тэ сонсож, тэр болгоныг дааж, шингээж эргээд одоо тэр гишүүдийнхээ эрх ашиг, тэр намын эрх ашиг, энэ улсын орны эрх ашигын төлөө дуурахын тулд би яах ёстой гэж тийм үү? Өдөр шөнөгүй бас толгойгоо гашлах, санаашрах те гарц шийдэл хайх гэд их л одоо цаг хугацаанд бас өнгөрсөн 4 жилиг үтсэн. Тэгэхээр энэ болгоноос гарц шийдэл олддог юм байна. Энэ харж байхад бас нэлээд тийм нүдээ нээсэн. Ямарс 2008-аас 12 онд эрх баригч хүчний одоо үед байсан одоо их хурлын гишүүн Бямцогтоос өнгөрсөн 4 жилийн одоо сөрөг хүчний бүлгийн дарга Бямцогтын одоо тий хардаг, хараа, боддог бодол, мэддэг тий мэдэрдэг мэдрэмж хэд дахин одоо
өөрчлөгдсөн хэд дахин одоо сайжирсан гэж одоо хэлж болно. Улс төрийн хувьд бол нэлээд туршлага суусан жилүүд байлаа гэж тайлх гэдэг. Тэгэхээр 2012 онд танаа намын бүлэгчид одоо буудантай суултыг санаачлал гадаа төв талбайд жагсаал хийх гээл нэлээд бодилж исэн л та. Тэгэхээр ардын намынхан жагсал сураагүй гэсэн ийм одоо нэр хоч хүртэл зүүхэд хүргэж исэн. Одоо бол та бүхэн жагсал сураад ямар ч гэсэн бойкот хийж сурсан гэж харлаа л да. Харин би одоо бас хэлий наадах дээр чинь 26 гишүүнтэй байхдаа бид нар тийм бүлэггүй манай нямаг хөлг шүү. Бүлэггүй бүлгийн дарга байсан шүү юмцгтөө би. Чи ямарсан бүлэгтэй бүлгийн дарга боллоо шүү минь өдөө сайн ажиллаа гэж надад бүлгийн дарга ажил өгч явахдаа хэлж ирсэн.